За сайн байцгаана уу. За өдрийн мэнд, орой мэнд. За Чехт маань одоо 12 цаг болж байна. Монголд маань орой болчлоо. За тэгээд өнөөдрийнхээ лайвер ичэн таадтай бас баяртай мэдээ хэлэх гэж байна. За юу гэхлээр одоо тун удахгүй шинэ оноо одоо ухтаж авч хуучин оноо бид хэд үтэх гэж байгаа билээ. Тийм ээ. За тэгээд 2025 он та нарын маань амьдрал дээрээс баяр, гуйныг, амжилт, ололт, сайн, муу, 9 шидийн 80 юм болж исэн бэ таараа. 2025 оны хувьд бол та нарт заримд нь аз жаргалаач, заримд нь баяр, заримд нь гуйныг янз бүрийн хүний амьдралд 9 шидэл тохиолдож байдаг. За тэгээд цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг бид хэд харж байна. Саяхан шинэ жил тэмдэглээд бид нар явж гисэн чи одоо дахиад энэ шинэ он гарах гэж байна тий. Ерөөсөө нэг харахын зургуул шинэ бүтэн нэг жил бид хэд амьдралынхаа нэг хугацааг одоо 365 хоногийн хугацааг дуусгах гэж байна. Одоо шинэ он гарахад хэдхэн хоног л үлдчихсэн байна шүү дээ. Тий. За тэгэхээр өнөөдөр та хэд би ямар юм мэдээлэх гэж байгаа юм бэ гэхлээр энэ жил Прага хотод эсвэл нэг гайхалтай арга хэмжээ болох нэ. За шинэ оноо утгах гэсэн маш гоё одоо арга хэмжээ манай Прага хотын маань залуучууд болон итгэвчсэн залуучуудын маань одоо зохион байгуулах сайхан шинэ жилийн арга хэмжээ болох гэж байгаа байна. За энэ тухай агшин сайхан мэдлээ. За YouTube, Facebook дээр харсан байсан. За тэгээ зохион байгуулагч нартай бас холбогдлоо. Үнэхээр гайхалтай гоё арга хэмжээ болох гэж байгаа юм байна. За тэгэхээр Прага хотод шинэ оны босгон дээр Goodbye 2025 нэртэй шинэ жилийн үдшилэг болох гэж байгаа юм байна. За та хэд маань магадгүй зарим нь бол хоттой, зарим нь албан газартаа одоо ингээл ер нь одоо шинэ жилийн уур амьсгал одоо бүр эхэлсэн байгаа бах гэж бодож байна тий. За энэ удаа энэ цэнгүүний арга хэмжээнийг бол хэдэн залуучууд маань одоо бас зохион байгуулж Прага хотод одоо хийх гэж байна. За Прага бол үнэхээр Европын алтан Прага гэж нэрлэдэг шүү дээ. За Прага хотод магадгүй одоо ажиллаар дөнгөж ирээд удааг байгаа монголчууд маань эдгээр та хэд маань зориуд бүр энэ арга хэмжээнд оролцоод энэ Прага хотын тэр үдшийг үзээд тэр арга хэмжээнд нь оролцоод сайхан Прага хотоор зугаалаад ингээд нэг цагийг маш сайхан өнгөрөөх юм бас нэг боломж гарах нэ. За 12 сарын 27-нд Прага хотод та нар маань уулзалт болох юм. За энэ удаадаа их чинь бол Монголдо байх нь байна. Тий. Уул нь Шанхайд шинэ жилээ тэмдэглэе гэсэн боловч бас нэг ганц 2 хоногийн нам цаана орчлоо. Аяллаа маань төлөвлөгөөнд. За. Гэхдээ бид дотроос бол сэтгэлээс үнэхээр их талархаж, үнэхээр 2020 онд талархаж, үнэхээр дотор сэтгэл бол үнэхээр гоё байна. 25 он бол нэр үнэхээр бас маш их дурсамжтай бас нэг жил өнгөрч байгаа байхгүй тийм ээ. За Чехэд сурч ажиллаж амьдарч байгаа залуучууд одоо хамтраад илүү шинэлэг байдлаар за угаасаа залуучууд маань ямар гайхалтай гоёыг шинийг санаачилдаг гоё шин санаа оноо гарч ирж идэг дайчин үнэхээр бас гайхалтай ямар нэг арга хэмжээг маш сайхан зохион байгуулах шалгууртай байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо энэ залуус маань бас нэлээдгүй бас зөвхөн одоо шинэ жилийг биш ерөнхийдөө бол Прага хотод буюу Чех улсын даяар янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж бас сурсан ийм хүүхдүүд байгаа юм байна. За энэ дэр нь бол одоо жишээлбэл кино, урлаг, тоглолт гэх мэт олонний хамарсан арга хэмжээ зохион байгуулах юмд оролцож ирсэн байна. Янз бүрийн устдаа зохион байгуулсан энэ жилийн хувьд бол одоо хаврын баяр одоо after party зохион байгуулж зөвүүн цаг уран сайхны кино оруулсан гэж байгаа Morning Star Gang Bay Люнино хамтлагуудын тоглолтуудыг үз авчирсан байгаа юм байна. Нилээдгүй одоо ийм зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хийж байдаг маш идэвхтэй залуучууд байгаа юм байна гэж ингэ шаардж байна. Тэгээ. Одоо шинэ жилийн арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар зориг гаргаад ажиллаж байгаа нь үнэхээр талархалтай. Та хэдтэй амжилт хүсье. Үнэхээр бас нэг тухайн арга хэмжээ урагдаад очисон такс аваад очиж байгаа хүмүүст маань тэр орой мартагдчихгүй сайхан гайхалтай одоо дурсамж үлдэх болтугай гэж хин ерөөж байна. За тэгээд Goodbye 2025 оны шинэ жилийн арга хэмжээ бол Чехэд бизнес эрхэлдэг монголчууд маань бас их сайн дэмжиж байгаа нь үнэхээр талархууштай. Та нартай ястаа үнэхээр баяртай байна.
Мундаг байна. Бизнес хийж байна. Бусдыгаа бас залуучуудаа ялангуяа дэмжиж байгаад үнэхээр бас их талархаж байна миний хувийн зүгээс. Тий. За энэ дэр бол Nile артист Ариука, Шивэсчин, Гамбат, Зам Карго, Монсуит, Дэлгүүр, Сипстер коктейл бар гэж байна. За Бард Холомес одоо зарим нь бол ерөөсөө огт сонсогдоогүй ийм гой байгууллагууд ресторан баруудтай болсон юм байна. Баяртай байна, сайн байна. Манай монголчууд маань бас юм хийж чаддаг байхгүй юу? Европын стандарт Прага хотод Чехэд одоо ийм бизнес эрхэлж байгаа энэ бизнес эрхлэгч нар маань одоо энд гар бие оролцож ингээд бас ивент тэтгээ залуучуудад дэмжиж байгаа нь үнэхээр дахин хэлэхэд үнэхээр талархууштай байна. Та нартаа маш их гялалаа гэж хэлмээр байна. За Блахомерс ч юм ерөөсө хеп хотын суши ресторан юм байна шүү дээ. Зэрэг ивент итгэж байгаа юм байна. За бэлдсэн эрхийн бичгийг азтнаар шалгаруулах боломжтой байх юм байна. За азт нь тодруулах юм байна. За ивент итгэж байгаа байгууллагуудаас түгэрч барахгүй Unitel Group-ийн Look TV үйлчилгээ мөн дэмжиж ажиллах юм байна. Вау, бас үнэхээр сонирхолтой. За Look TV-гээс тус арга хэмжээнд очисон хүн болгонд Look TV-гийн 1 сарын эрх бэлгэлэх нь шүү. Вау, браво. Заавал очиж тэрийг аваарай. Look TV ч амар гой кинонууд ер нь сүүлийн үеийн бас нэг гой кино одоо юунууд эдэр зөндөө идэж нэвтрүүлгүүд эдэр маш гоё сонирхолтой үзэж хахад тий. За тэгээд мэдээж шинэ жилийн цэнгүүнийг entertainment-гүйгээр төсөөлөхийн аргагүй гэсэн байна програм дээр. За юу болох нь? За дуучин Josie гэж байгаа. За энэ жинхэнэ нэр нь одоо бол сайхны номын эрдэнэ гэж би сонссон. Номын эрдэнэ. За энэ охин маань угаасаа Чехэд бүр 11 оноос хойш Чехэд амьдарч гэр бүлээрээ очиж ажиллаж амьдарч байгаа гэсэн ийм бичээтэй байт юм байна. За тэгээд 12 сарын 27-нд номын эрдэнийхээ сайхан дуу хоолой хэдүүлээ та хэд маань сонсох ийм азтай бас үед тохих нэ. За анхааралтай намайг сонсоорой. Яагаад гэвэл энэ лайвын сүүлд та хэдтэй би сюрприз барих гэж байна. Энд байгаа бүх хүмүүс хамааралтай шүү. Хэдий ч олон хүн харна. Яагаад гэвэл их шин энэ лайвын сүүл азт тодруулах гэж байна. Тий. За нэг сюрприз барьдаг юм уу гэж ингэж гэгэнт бодлоо. Тэгээд миний лайвыг бол Монголоос үзэж байгаа, Чехээс үзэж байгаа, магадгүй өөр орноос үзэж байгаа юм шиг магадгүй тухайн аль оронд байгаагаас нь шалтгаалаад би нэг 1500 короны азтан шалгаруулъя гэсэн ийм бодол төрж байна. За 1500 гэдэг чинь яваад өгч тээ. 1500 корон гэдэг чинь бас хөөр мөнгө үстэй тий. Нэг хүнийг ч гэсэн баярлуулъя гэж бодлоо. За тэгэхээр энэ азтны сувлааныг яаж явуулахын гэхээр гişin Прага хотын тухай 2 асуулттай байна. Хамгийн түрүүнд хамгийн зөв хариулсанд л авах болно. Шууд шилжүүлнэ. Монгол бод навч гэд танилцсан. За нэг юм сонтой. За тэгээд түүнээс гадна, за Жосегээс гадна дуучин Золо, Анка, бүжигчин Есүхэ, Дижи Соко, хөтлөгч Саран гэд маш гайхалтай ирж хүчтэй ийм сайхан залуучууд маань та хэдийн маань арга хэмжээг бэлтэж байгаа байх шүү. Тэд нар маань оролцож та нарынхаа сайхан цэнгүүлж, наргиулж, сайхан инээдэр тэр орой бүр инээдэр дүүрэн байх болтгой л гэж ирээд тий. Би байсан бол очих л тоо. Даанч Монголд байна. За даанч явах тий. Ерөнхийдөө бол та хэд маань бас нэг 40 жил сайхан ажиллалаа штэ. Маш сайхан ажиллалаа. Бас нэг хүсэл зориг, хүсэл мөрөөдөл байсан бол тэрнийхээ төлөө зүтгэлээ. Одоо нэг ганц орой шинэ номынхаа угтж байгаа энэ арга хэмжээнд ороод сайхан стрессээ тайлаад, кайф аваад, сайхан гоё сайхан зураг хүргээ авахуулаад гэр орон руугаа их орондоо ээж аавдаа явуулах шиг ийм сайхан юм хаа байх үү. Бид нар чинь ээж аав нар маань та нарын маань харж байгаа зургийг чинь хараад хичнээн сайхан одоо за ашигтай хүмүүс ямар сайхан амьдарч байна, ямар гоё гарсан, ямар сайхан арга хэмжээнд оров гэд ингээд зургийг чинь хараад баясчихдээ шүү дээ. Сайхан бичлэгнүүд хийгээд ээж аав руугаа явуулцаагаарай. Ах дүү нар чинь хараг сайн яваа гэж нь хараад бүгд бид нар баярлж явдаг шүү дээ. Тий. За нэг ийм сайхан арга хэмжээ болох юм байна. Тэгэхээр та хэд маань одоо ийм зохион байгуулагч залуучуудаа дэмжээд та хэд маань такс авч хэмжээг нь заавал амжаад такс авахаа мартваа.
За тэгээд Алтан Прагийг би дахин хэлье. Алтан Прагаа үзээгүй хүмүүс яг энийг далимдуулаад Алтан Прагийг бас үзээд аваарэ гэж ингэж хэлэхээр байна. Тий. За одоо суглааныхаа асуултанд оръё. За нэгдүгээр Прага. За та нар анхааралтай сонсож байна уу? За одоогийн байдлаар нэг 10 хэдэн хүн сонсож байна. Тий 20 хүн 20 гарсан байна. Миний энэ заримдаа хүний тоон бас янз янз байдаг тий. За хамгийн ихний асуулт бол Прага хэдэн хүн амтай вэ? За бол 2025 оны байдлаар. Одоо 2025 он, 24 он, 25 он гэхэд яг нэг ганц 2 хүний тоо бол зөрүүтэй байж болж байна. Ерөнхийдөө Прага хотын хүн амыг коммент хэсэгт бичнэ үү? Эхний асуудал Прага хот хэдэн хүн амтай вэ? За халууна Сүлбаатараа. Ваа, жамсар бүрвдэрчээ. Чи зүв таахыг болов бүгэж. Дашчив зурн чимгээ нансаа хариулаарай. За хамгийн түрүүнд хамгийн зөв хариулсанд нь хариултыг тооцно. Прага хот хэдэн хүн амтай вэ? За хоёр дахь асуудал хэдэн дүүрэгтэй вэ? Прага хот бүгдээрмдх Чех улсын хот Прага хэдэн дүүрэгтэй вэ? За энэ хоёрт шууд хариултаа бичцгээе. За гээ алтан сувд. Бачка очирват. Нанса бичээрэй. За энд маш зөв хариулсан хүнд бол 1500 крон шилжил нэгдсэн байгаа. Залуучуудаа дэмжиж энэ шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа залуучуудаа дэмжиж чинь энэ лайвыг хийж байна. За тэгээд ер нь ямарваа одоо залуучуудаа маань сэтгэж бодож байгаа Чехэд байгаа монголчуудаа дэмжиж сэтгэл санааг одоо дэмжиж мотивац өгч арга хэмжээ зохион байгуулж хол байгаа тэр дуучдын навцарч хол байгаа тэр киногийн навцарч үзүүлэх гэдэг чинь бас л ямарваа нэг арга хэмжээ зохион байгуулна гэдэг чинь бас л хариуцлагатай маш их чухал асуудлын нэг байдаг шүү дээ. Бид нар чинь хүний нутаг дандаа эх орноо маш их сандаг, тий, ээж аваа маш их өгүүлдэг, нутаг усаа маш их боддог, тий. Тийм болохоор ийм итгэвтэй залуучууд, итгэвтэнгүүд маань маш их бидэрт тусдсан болж сэтгэлийн сайхан дэмийг хайрлж өгдөг үлээ. Тийм ээ. За 13 мянга гэнэ. За өшөө бишээ хариу өгч байгаа юм байна уу? За хариулаад агараа. За ямар ч хэлсэн хариултыг хүлээ. Тэ. Хүүе, бидгүй байгаа биш үстэй. За даа ялангуяа за Монголоос ч гэсэн хариулж байгаа шүү дээ, тэ. Прага хот хэдэн хүн амтай вэ? Нэгдүгээр асуудал, хоёр дахь асуудал нь Прага хот нийслэл, Чехийн маань нийслэл хэдэн дүүрэгтэй вэ гэдэг хоёрхан тоог л бичих юм байгаа шүү дээ. Тэ. За хамгийн ихэнд хамгийн зөв хариулт өгсөн 1500 төгрөгийн шагналтай. За ингээдээ алтан тулаг 22 дүүрэг 1500 крон гэдэг чинь аюу их мөс шүү дээ. Хичээгээд бичээрэй. Эддээс юу харах гэдэг байгаа юм уу? Удаад авчих. Лог уцдах гэдэг үгүй юу? За хэдэн дүүрэгтэй, хэдэн хүн амтай вэ? За Эрвалдингс. За 1.4 сая. За хоёр асуултаа шууд нэг комментээр хоёулын зэрэг бичнэ. За бичээрэй. Одоо практик бол их олон жил болцсон улсад бол мэдэж байгаа бах гэж бодож байна. Тэ. За Вачка очирват. За 1.1 сая гарan, 1.4 сая гарan. За хоёр дахь асуулт юм. Гэл бичээрэй. Прага хэдэн хүн амтайг биччихлээ. За одоо хэдэн дүүрэгтэйг нь бичээрэй. Одоо хугацаа дуусахгүй надад интернет хараад байна. Бүч авч нэг интернет руу хараад байна шүү гэдэг. За хэдэн дүүрэгтэй вэ? Гэл бичээрэй. Дүүрэг. Үе Прага. Хэдэн дүүрэгтэй вэ Прага? Гайхалтай том штэ ёо. Прагаыг та нар мэдэх үү? Прага анх 8 дугаар зуунд үүсгэн байгуулагдсан нийслэл хот шүү дээ тий. Полтава гол дээр оршдог тийм ээ. Чехийн одоо Европын хэд 8 дахь маш том хотын нэг. Аялал жуулчлалаараа тэргүүлж байдаг. Дэлхийд 6 жагсаж байдаг аялал жуулчлалаараа яагаад Алтан Прага гэж нэрлэдгийг мэднэ үсттэй. Ёо олон жил болчиход энийг мэдгүй бол оройгоо цаашаа олон шүү хэдүүлээ.
За башка очиргаад 22 дүрэгтэй. За их зүй алтан туяа 1.3-аас 1.4 сая хүн амтай 22 дүрэгтэй. За окей. За ингээд эхний хоёр хариулт ороод ирлээ. 57 дүрэг. Нэгэд бүр 57 дүрэгтэй гэж арай их үгүй юу? За тэгээд өнөөдрийнхээ лайвыг ингээд өндөрлөн. Ямар ч хэсэг ихний хоёр хариултыг авчлаа. Хамгийн түрүүнд битсэн миний бодлоор энх туяа алтан тулга хамгийн зөв зүйтэй хариултыг 1.3-аас 1.4 сая хүн ам буюу 22 дүрэгтэй гэж хариуллаа. Баяр хүргэе. Ерөөсөө энэ дээр барах хүн байхгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл лайв дууссан ч гэсэн комментууд нь үлдсэн байна. Хэн хамгийн түрүүнд хамгийн зөв хариулж өгөх гэдэг нь тодорхой болно. Алтан тулга энх туяада баяр хүргэе. За ичигээ шууд чат руу орж ирээд дансаар ичээрэй. Шинэ жилийн чамд бэлэг бодог. 2026 онд аз жаргалтай, төрөвчин дүүрэн, цалин өндөр, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлсэн, өөрийгөө олсон маш сайхан жил байх болтугай. Хамгийн гол нь эрүүл энх яваарай гэж их хүсэн яриа да та нартай. Энэ лайв надтай цуг байсан та нартай үнэхээр их баярлалаа. Ерөнхийдөө миний YouTube, миний блог, миний бичиж байгаа лайв зөвлөгөө бүгдийг сонсоод дэмжиж хайрын үг, хүндэтгэлийн үгийг банк чатаар бичиж комментээр урам хайрлж явдаг та нартай үнэхээр талархаж явдаг шүү. Та нартайгаа би одоо 7 дахь жилээ одоо ингэж онлайнаар харьцаж байна да. Одоо би YouTube-ийн түүх хараад л боддог ах ямар олон жил өнгөрчтэй л гэж боддог шүү дээ. За та нартай амжилт хүсье. Тэгээд дахин хэлэхэд шинэ жилийнхээ цэнгүүндээ та хэд маань оролцохоо мартууш. Прага хотод шинэ оны босгон дээр Goodbye 2025 онд та нар маань сайхан баярлаад цэнгээд шинэ оноо ухтаарай. Та нартай бүгдээрэнд нь аз жаргал хүсье. Баяртай.